өнөөдрийн үйлдвэрээ за бид нар за олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсээр одоо төрийн албаны 860 тэрбум босгож байна. Энэ асуудалтай холбоотойгоор тодорхой баримт ноттой хөлбөмбөгийн шийдвэрүүд болсон мэдээллийг өгье гэсэн мэт өнөөдөр таахын зүйлс. За бид нэг өөрсдөө хамгийн зүйлээ за энэ нэг бол хамгаалах гэдэг одоо жанрын бомбууд одоо орцсон гэж одоо энэ мэдээллийн хэрэгсээр зэтээр байгаа энэ асуудал байгаа. За миний бий бол одоо хамгаалын хөлөөрхий одоо хөлөөр зэхийг хамгаалах зорилготой өнгөний биеэр оролцож байгаа өнгөний шинжилгээ хийгдэнэ. За миний сууж байгаа амсаар болж байна. За ингээд бид бол энэ асуудлыг бол таахаас хэлчихвээ. Энэ хэрэг өнгөний биеийн хэрэгсээр мэдээлэл өгөөгүй байна. Одоо энэ бол одоо цагийн болсон байна гэдэг байдлаар бид энэ асуудлыг хандж энэ асуудлыг өнөөдөр таахын бас мэдээлэл зорилготой суулгасан юм аа. За энэ таахын үйлчилсэн байлаа. За ер нь бол таахын санаж байгаа. Энэ 60 тэрбум төгрөгийн асуудал энэ асуудал маань нэг өөрөө хязгаарч үсэж гарсан гэдэг юм. 16 оны сонгуул болгож энэ явцад бол энэ 60 тэрбум төгрөгийг 860 тэрбум төгрөг босгож байна гэдэг бол одоо эсвэлжин тодорхойгүй нийлбэр хийсэн одоо нэг цагийг бол Монгол Улсын намын эдийн засгийн хэлбэрийн жиргэн хэдийн багтуул хийж энэ асуудлыг бол гаргаж ирсэн байна. За энэ мэдчил бол манай өөрсдийн зүгээс ч бас айх гэсэн энэ асуудал болоогүй байдлаар энэ асуудал дараа дараа нь. За энэ байдлаар бол манай өөрсдийн зүгээс одоо хууль хяналтын байгууллагууд бас хандаж энэ асуудлаа бол шалгуулахыг нэг юм. Энэ асуудлыг бол зөв буруу өөрсдөө тайлбарлаад авах биш. Тодорхой шалгал одоо хүний эрхийг хангаад ажиллаж байдаг энэ байгууллагуудыг хамтхан зүйл байна гэсэн байдлаар хандаж цахилгаан байгууллагууд хандсан. За энэ байдлаар шалгуулаад явж байгаа энэ төсвүүдээр хандлагаа санаж байгаа. Альсан нам хуулиар сонгуулиар орж ирсэн. Альсан нам Монгол Улсын намын зүгээс адилхан тэмцэх гадуур энэ асуудлыг шалгуулах талаар хүсэл гаргасан. За ингээд адилхан тэмцэх газар бол энэ асуудлыг бол тодорхой хэмжээнд шалгасан. Тухайн бичлэгийг одоо ингээд эвлүүлэг байдгийн эсвэл нэг болсон асуудал байдгийн гэдэг асуудлыг бол шалгаж ахтарсан. За энэ хугацаанд бол бид нар бол хууль хяналтын шалгаж байгаа асуудлыг бидний зүгээс ямар нэгэн байдлаар өөрчлөж энэ асуудалд орцохыг хүсээгүй. Энэ амбатар өөрийнхөө эрхийг хамгаалах зорилготой энэ асуудалд орцож байсан. За энэ байдлаар адилхан тэмцэх газар бол шалгаад тодорхой шийдвэр гаргасан байдаг. За энэ шийдвэр бол бас харуулъя. Одоо энэ байж байна. Энэ 2016 оны 8 сарын 2-ны өдрийн 208 дугаарт нийслэлийн тохиолын газрын тогтоол гарсан байдаг. За би энэ тогтоолыг та нар ерөнхийдөө бас мэдж байгаа. Би мэдээлэл бас гарч ирсэн. Энэ тогтоолыг гаргах өмнө бол тогтоол зүйдээр ямар нэг дараад байгаа юм бэ? Альсан намын зээн Монгол Улсын намын сонгуулийн төвөгчдөө ерөнхий менежер Эрдэнэ Жамин намын дарсан Монгол Улсын намын энэ их бол нийслэлийн намын Монгол Улсын намын Цэ сандуун зөвлөх Амбатар нарын хоорондоо ярьсан төрийн албыг бодлож ашиг болох нь зөвхөн нийслэл 60 тэрбум босгох тухай сонгуульд яаж мөнгө босгож оролцох дараа нь албан тушаал энэ хэрхэн 8 цагт талаар хоорондоо ярилцаж буй бичлэгийг 2016 оны 6 сарын 24-ний өдөр олон нийтэд ил болгож улмаар захин орчинд тараагдсан үйл явдал болсон. Дээр дурддагсан бичлэгээр ил болгосон үйл явдал нийтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх үед эрүүгийн хууль заасан албан тушаалын гин гэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байдлаар уг асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө гэсэн энэ гомдолыг гаргаж ирсэн. За энэ асуудлыг энэ бол гин шинж энэ бичлэг нь илүүдэг байна гэдэг асуудлуудыг багтаасан. За илүүдэг байсан энэ бичлэгийг нь илүүдэг гэдэг асуудлыг бол одоо шүүх шинжилгээний хөлбөмбөгийн 43 гэсэн бүрэлдэхүүнтэй бол энэ бол одоо тодорхой хугацаанд илүүдэг болсон ийм материал байна гэдгийг бол дүгнэлт гаргаж
Үүний үндсэн дээр бол 2016 оны 8 сарын 21-ний 208 дугаартай тогтоог иргэн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ татгалзах үндэст нь бол Эрдэнэ Жамигийн өөрийнх нь гаргасан төрийн ардыг одоо 8-аас 60 тэрбум төгрөг босгох гэж байна гэсэн гомдлоор адилхан хэсэг газар шалгасан байгаа шүү дээ энэ асуудал. Энэ асуудлаараа одоо 60 тэрбум төгрөг босгосон тогтоогдоо адилхан албан тушаалын дэд хэргийн бүрдгэнгүй гэсэн ийм үндэсээр прокурорын хэрэгсгүй болсон. За энэ хэрэгсгүй болсон тогтоогдыг нь авсан дайрууд энэ хоёр намын одоо гомд гаргасан төлөвлөлд бүлэглэж өгсөн байдаг. 7 хоногийн дотор энэ гомдоо одоо иш зөвшөөрөл шийдвэрийг иш зөвшөөрөл 7 хоногийн дотор одоо дээд чатны одоо байгууллага прокурорын байгууллага гомдоо гаргах хэрэгтэй шүү гэдэг асуудлыг тавьсан байдаг. Гэвч одоо энэ хүмүүс бол тухайн үед бол ямар нэгэн байдлаар гомд гараад энийг бол бүтээн зөвшөөрсөн энэ шийдвэр зүг байна гэдэг бол бүтээн зөвшөөрсөн байна. За энэний үндсээр бид нар бол за хуулийн албан байгууллага шалтгаан нэгдэл шийдвэрлсэн байгууллага Ганбаатар гэдэг хүний нэр хүнд энэ дээр хөндлөлөд байна гэдэг асуудлаар нь Эрдэнэ Ганбаатар гэдэг хүн өөрийнхөө нэр төр татлаа гэдэг байдлаар иргэний хэргийн хаавал иргэний хэргийн амжилтны шүүхэд хандсан. За энэ шүүх бол энэ асуудлыг авч хэлэлцсэн шийдвэрийг бол гаргасан. За энэ бол одоо 2017 оны 6 сарын 2-ны өдөр гарсан энэ шийдвэр байгаа. За та бүхэн дээрээс юу юм авч байна. За энэ шийдвэр дээр юу хагаад тогтоогод байгаа юм гэхээр энэ их сурвалжийн тодорхойгүй илүүдийг хийсэн материалаар одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарцуулж Ганбаатарын нэр төрийг батаасан юм үйл болжээ. Ийм учраас одоо Эрдэнэ Жамигийн буруутай байна гэдэг байдлаар бол нэр хүлээг нь одоо сэргээ гэдэг асуудлыг шийдэх гэж өгсөн. За энэ шүүхийн ажилчдын шүүхийн шийдвэр бол одоо 30 болсон байна. Монголд дээр бол ямар нэгэн гомдол гаргаагүй хариуцагч талаас. Энэ асуудал дээр бид нар бол энийг бол бид нар одоо тухайн үед бас хэдшийг улс төржүүлээд яг энэ бас сонгуулийн үе болж байгаа учраас энэ асуудлыг бид хөндөөл яах вэ? Нэгэнтээ иргэн гэдэг хүнийхээ хувьд бидний явж байгаа үед энэ асуудлыг бид нар архив гэсэн байдлаар авчиж байна. За энэний дараа та бүхэн өөрсдөө мэдж байгаа тийм ээ 90 минутын бичлэг гэж бичлэг гарч ирсэн. За саяхан ингээд 40 минутын бичлэг ингээд гарч ирсэн. Бидний хувьд өнөөдрийн хувьд бид энэ нэгэнтээ шүүх хуулийн албан байгууллага шийдэл гарсан шүүхийн шийдвэр гарсан асуудлыг бид та бүхэнд мэдээж байна. Цаашдаа энэ 90 минутын болоод 40 минутын асуудлууд одоо 90 минутын асуудал бол одоо 90 минут үүсгэх шалтгаан болж байгаа. Энэ хуулийн албан байгууллага шалгаа шийдвэрсний дараа бид энэ асуудлыг Ганбаатар гэдэг хүний ирэх ашиг хөндлөлтөд байна үгүй юу энэ асуудлыг бид гаргаж ирсэн. Тэр нь ер нь мэдээж ирэхээ хамгаалах хүнээс бид энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ олон бидний хувьд бол ерөөсөө баримтж байгаа зарчим бол хуулийн албан байгууллагын шалгаад байгаа асуудлыг бид одоо шалгаж байгаа асуудлыг ямар нэгэн байдлаар улс төрчин чиглэл мэдээллийн хэрэгсэл гэж сенсац хийдэг бол эндээ өсөхгүй байна. Энэ бүхнийг шалгаад дуусны дараа бид нар асуудлуудыг тавина гэж харж байна. За ингээд ер нь нэг тав нэг ер нь ингээд анзаараад байхад бол энэ асуудлыг сонгуульд өгөхөөр нэг ийм асуудал босгож ирдэг. Улсын хурлын сонгуул гэдэг асуудал хөрвүүлээд юу улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй болоод ирсэн энэ үед бол 60 тэрбум төгрөг гэдэг асуудлыг хөндөөл гаргаж ирсэн. Тэгээд бүтэн жив чимээгүй байж ирснээр дахиад ерөнхийлөгчийн сонгуул болох нөгөө асуудал дахиж гаргаж ирсэн гэдэг. Дахиад нэг бичлэг гаргаж ирсэн. Нэг илүүдийг хийсэн. Ингээд асуудлууд үүсэж байна. За энийг нь бас та бүхэн одоо энэ дээрээс надад хэлж байгаа ажиглаж байгаа энэ асуудал. За одоо 40 минутын бичлэгээр гарч ирсэн. Энэ асуудлууд нь ямар асуудал байх юм бэ? Энэ дээрс бид нар одоо яг энэ асуудалд оролцож байгаа гэдэг бол манай үйлчлүүлэгч бол энэ дээр маш их хамсаж байна. Тэгэхээр одоо бол ер нь бол Ганбаатар бол одоо өөрөө бас энэ талаас тодорхой тайлбар өгөх одоо юу болсон асуудал тийм. Байраас өдөөс. За Монгол Улсын намын нам төрийн албан тушаалаар зарж бодвол 60 тэрбум төгрөг босгох гэсэн энэ асуудал холбогдоод байгаа Ганбаатар шүү байна. Би бол Монгол Улсын намын гишүүн нийслэлийн намын хамгаалалтын дарга
새 상도 기준이 둘째 선거 때를 хийчихбайгаа. За энэ хугацаанд бол одоо жилийн хугацаанд бол би энэ аялалтай төлөх газар тагнуул бүрийн цагтаагийн байгууллага хууль хэмжээтэй байгууллагууд одоо тайлбар мэдүүлэг өнөөдөр хүртэл ингэ явж байна. Энэ нь бол цаашаа дамжуулаад одоо өшөөл шалгалтууд хийх явж байгаа. Энэ хугацаанд яагаад одоо хэвлэл мэдээлэл энэ хүн ханаа мөнгө надад бол энэ хууль хяналттай байгууллагууд хууль сануулсан. За ийм одоо хэрэг бүртгэл өшөө дээр одоо нэг хэрэг шалгаж байгаа үйл зөвлөж байгаа юм. Ямар нэгэн байдлаар олон нийтэд одоо хэрэг мэдээлэл хэрэгслээ. Цацхан бол одоо ойрхон шүү. Ийм юм бол хэлсэн. За би бол хууль дээдлсэн. Нөгөө талаар бол иргэн өвнийхөө хувьд улс төртэй энэ болохгүй. Үнэн хуулийн хэмжээнд ямар хэмжээнд тогтоохтой тэр хэмжээгээр нь одоо хуулийн хэмжээнд өнөөдөр хүрсэн. Тийм учраас надад одоо хэрэг мэдээлэлээр хангаж одоо энэ мэдээллийг одоо болцоо байсан бай. Өнөөдрийн хувьд бол одоо энэ маань одоо хэлсэн хэлээ. За одоо 16 он гэхэд бол одоо 2 минутын гаргаж ирэл тавьж ирсэн 16 он сонгуулаа. Тэгсэн чинь одоо 17 оны сонгуулаа 90 минут болсон явж байна. Одоо энэ 20 онд 900 минут болсон юм байна. Одоо 40 минутыг гаргаад ирж байна. Хов үнийхээ хувьд энэ яг нөхцөл байдал ямар байдлаас үүсвэ? Энэ юмнууд үнэхээр болж ирсэн юм уу юу гэдэг. Энэ үнэн мэдээлэл одоо өнөөдөр болохгүй байна гэж үзээ. Өнөөдөр би агуудаа хандж байгаа. Тэгээ энэ үнэн мэдээлэл өгөө гэж өнөөдөр энэ хэлэн бүгд ирсэн юм аа. За би бол ер нь нэг хоёр асуудлыг одоо би бачтай танаас одоо баримтны тулгуурлаад хэлье гэж бодож байна. Нэгдүгээр бол одоо энэ дорь зодон гэдэг хүн бол өөрийнхөө хийж ирсэн, өөрийнхөө хийсэн стратеги энэ санхүүгийн схем байна. Тийм ээ? Одоо төлөвлөгөө одоо намын одоо стратеги төлөвлөгөө санхүүгийн схем бол өөрөө хийсэн. Энийг биднээс санал болгож ирсэн. Биднээс энэтэй танилцчихсан. Тэгээ яг үннийг хэлэхэд бол одоо энэ сүүлдээ өөрийнхөө хийсэн юм биднээс хийсэн болохоор тэгээд одоо манад ажиллаж байгаа хугацаанд байж би олон төлөв уулзсан. Америкаш улсуудтай Ингилж улсуудтай уулзсан. Энэ уулзалтууд тойрцоод байсан. Тэгэхэд тэр бичлэгээр нийлүүлээд бүгдийг эвлүүлээд одоо ингээ эвлүүл хийгээд одоо энэ 90 минут бол 2 минут 90 минут 90 минут 40 минут бол одоо энэ тусгай би мэдээ. Ингээ яваад байгаа маа. За ингээд энэ одоо ерөнхий төлөвлөгөө энэ санхүүгийн одоо схемүүд бол надад зөндөө хэлцүүлж байсан. Намайг одоо улсуудаа танилцуулаад намд одоо ялах юм бол одоо хаанаас тийм аюулж булаа. Хэдий юм бол өөрөө танилцуулж байсан. Одоо бол телевизээр болохоор би тийм хэмжээний мэдлэггүй чадваргүй яриад байна. Би өнөөдөр манай компанид ажиллаж байхдаа албан ёсоор CV-г өгсөн. CV-г би өнөөдөр сүлжээ гаргаж өгнө. Энэ дээр энэ хүн ямар хэмжээний мэдлэг боловсролтой, ямар хэмжээний чадвартай, ямар хэмжээний одоо санхүүгийн мэдлэг боловсролтой хүн гэдэг бол тодорхой хахаа. Тэгэхээр би бол амтнд толгоорно. За өнөөдөр болохоор ийм болж байна. За ер нь бол яг ийм ууц болсон. Би энийг өнөөдөр бод дүндээ хэлье. Миний өөрийн одоо авчирдаг, миний өөрийн компани Шинэ Монгол Ард группийн 4 давхар тийм ууц болсон. Энэ ууцтаар бол юу вэ гэвэл ер нь бол нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө тэр дорь зодыг хийж ирсэн төлөвлөгөө биднээс нийслэлийн намын хорооны үйл ажиллагаатай яаж явах вэ? Энэ одоо хэрэг болох юм гэдэг дээр өдөртлөө биднээс санал болгож ярилцсан байна. Энэ бол одоо энэ дорь зодны хэлээд байгаагаа энэ бичлэгдээ тавиад байгаа энэ улсууд байгаа. Харин яагаад жинхэнээр байсан улсуудын нь одоо энэ дуу аваад гардгүй юм? Яагаад энэ байсан улсуудын юм хилдэггүй юм гэдэг надад өнөөдөр их сонь байна. За энэ танилцуул уулзалт Шинэ Монгол Ард группийн 4 давтар болсон. За энэ болж ахт бол нийслэлийн Монгол Ардын намын 16 оны сонгуульд яаж бийтгэв вэ?
нийслэлийн намын орооны үйл ажиллагаа яаж одоо өндөр түвшинд гаргах вэ? Олон нийт рүү хандсан ямар үйл ажиллагаа хийх вэ? Гэсэн ийм эсрэг хөдөлгөөнд ярьж ирсэн. А энэ бол Дорж Содор өөрийнхөө тэр ерөнхий хийж ирсэн ерөнхий төлөвлөгөө өнөөдөр яаж танилцуулж ирсэн. Энэ дээр бол харин өнөөдөр бодит үнээр нь хэлэхэд байсан улсуудны энэ дэлхийн зараачгүй төлөвлөгөө гаргах улс биш ээ. Нийслэлийн намын орооны дарга сандуу өнөөдрийн шадар сайд хөрс манай намын гинсэг амар байсан оюун эрдэм Дорж Содор Амбатар гэсэн ийм хүмүүсийн бүртгэнтэй энэ хурал болсон. Энэ уулзалт ярилцлага болсон. Гэтэл энэ улсууд маань өнөөдрийн тэр санхүүгийн схемтэй холбоотой тэр төрийн албыг зарж үлдэхтэй холбоотой тийм асуудал яригддаг бүгд энэ хөрсөх энэ оюун эрдэм гишүүн амар байсан хүмүүс яагаад өнөөдөр хүртэл ярихгүй энэний төлөв дуурахгүй байна би бол ойлгохгүй. Энэ усуд байсан. Энэ дээр бидээс юу ярьсан бэ гэвэл нийслэлийн намын орооны ер нь намын үйл ажиллагаа бидээс ямар үйл яаж гарах вэ гэдэг ийм асуудал ярьсан. Дорж Содорын хийсэн тэр ерөнхий төлөвлөгөө эсхийн харилцуулсан юм байна. Ийм армаа. Тэгээд өнөөдөр бол намайг одоо энэ схемийг хийсэн боловсруулсан гэж яриад байна. Би нэг удаа би төрийн байдлаар үзэн. Би төрийн ахын нэг цаг үзэн. Өнөөдөр хүртэл би төрийн ахын ажиллаагүй байж. Би бол бизнесийн байгууллага маш олон жил 20 гаруй жил би бизнесийн байгууллагаар яваад ингээд явж байгаа. А би итгэл үнэмшлэрээ энэ намд орсон. Энэ нам Монгол улсыг хөгжүүлэх юм байна. Энд нь одоо бусны гэсэн чадвар мэддэг юм байна. Нэгдүгээр нас 48 жил ингээд орсон юм аа. За тэгээд одоо хууль хяналтын байгуул өнөөдрийн Дорж Содорын яриад байгаа. Өнөөдөр одоо манай намын хүчс ярьж байна. 64-тэй холбогдуулаад ярьж байна. Энийг өнөөдөр энэ Дорж Содорын танилцуулсан ерөнхий төлөвлөгөө эсгээ. Энийг сонссон үзсэн буруу гэх юм бол тэгвэл тэнд сонсч ирсэн хөрс. Шадар сайд хөрс. Хөрдөн шүү оюун манай намын гинсэг амар байсан юм. Тэгвэл энэ улсууд бас буруу юм гэж би одоо бодож байна. Харин энэ улсууд яагаад өнөөдөр намын нэр үгүй. Өнөөдөр тэгээд дээр нь өөрсдийн байсан тэр уулзалтад гарч байгаа юм. Худлаа юм бол эндээ төлөө үнэн бодлоо мэдээж хийх байгаа гэж харамсаж байгаа. За энэ уулзалтаас хойш бол хоёрдугаар нь бол одоо бодит үний юм بود. Дорж Содор гэдэг нь энэ уулзалтаас хойш 10 өдрийн дараа надад энэ санхүүгийн схемийг бүр наривчлаад бичсэн ирээд надад танилцуулж ирсэн. Энэ үг ихэд би санхүүгийн өндөр хэмжээний боловсролтой биш хэрэгсэн шүү дээ. Би бол ойлгоо. Эхний удаа бол ерөнхийд нь хараад биднээс хоорондоо тэрийг яриад тоглож ирсэн юм байна. Өнөөдрийн 40 минутын бичлэгээр дараад байна. Яагаад энэ Дорж Содор өөрийнх нь яриаг байхгүй. Би тэгээ энэ дээр сандуу гэж хүн ирсэн байна. Дорж Содор надад энийг танилцуулаад цаашаа та дарамттай танилцуулж өгөөч гэж ойлгуулж орж ирсэн юм. Тэр үед биднээс хоорондоо яриад одоо тоглож ирсэн тэр ийм хүмүүс бостой байна, тийм бостой байна. Ингэх юм бол албан байж гэдэг юм ярьж ирсэн юм байна. Тэр ярьслыг бол би өөрөө мэдчихэв. Хоёлаа сууж байгаа ярьж ирсэн учраас. Тэгэхэд өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр одоо ингээд сонгуул болоод ирэхээр ямар нэгэн хэмжээгээр одоо энэ үйл ажиллагаа яваад одоо улс төрийн үйл ажиллагаа яваад ирэхэд энийг гаргаж ирэхдээ дандаа огт байгаа. Тэгвэл яагаад энэ хүмүүс Дорж Содор гэх хүн тэр байсан улсуудыг гаргахгүй? Тэр байсан улсууд бид рүү энэ улсууд байсан яагаад энэ улсуудаа гаргахгүй? Энэ улсуудын бичлэг хийсэн дуу хоолой яагаад гаргахгүй? Яагаад эндээс шал өөрөөр одоо тэр энэ хот гэж намайг оруулаад сандуу хөтөлбөрийг оруулаад ингээд байна. Тийм л одоо өмнө шударга хүн бол тэр уулзалтанд орсон тэр улсуудын бичлэгийн зурагтаа яг гараад. Тэгээд дандаа улс төрийн зорилгоор дандаа сонгуул үед энийг гаргаж ирдэг. Тэгээ ямар нэгэн намд очиж одоо энийг тайлбарладаг, энийг заадаг ч юм уу ямар нэгэн хэмжээгээр холбогдсон. Тэгээ энийг реформ шударга гэж тайлбарлаад
ийм юмнууд явж байгаамаа. Тэгээд энэ бол өөрөө надад танилцуулалтаа юу вэ? Энэ бол Оросын холбооны үсэг одоо хэрэглэгдэх хэсэг бай санхүү. Энийг бол одоо 12 онд хатсан нам хэрэглэсэн. Тэгэхээр одоо 16 онд бол нэлээд одоо хүчтэй том сонгуул болно. Танаа бол ийм схемийг аваад ашиглаад нэг явах юм бол одоо сонгуульд бол ялмаар хүндэр шүү гэдэг юм тайлбарласан. Мэдээж энийг цаашаа манай хөтөлбөрөөр танилцуулж өгөөч энийг одоо ойлгуулад өгөөч гэсэн. Надтай бол хэд удаа уулзаж энийг тайлбарлаж ярилцаж бид хоёр зөндөө одоо санал энийг ч судаа би. Одоо бол энийг эргүүлээд энэ нь өөрөө одоо Рамбадраа улс төрийн хэмжээнд Монголын одоо Монгол хол явахгүй болохоор дандаа нэр өгөхий одоо энэ намын хэлбэрүүдийг оруулж ирж энийг өндөр авахулж тэгээ эргүүлэх хийгээд яриад байгаа нь одоо би бас хамсаж байгаамаа. За ингээд одоо бодитод би хоёр үеийн юм болчихлээ. За энэс цааш одоо өнөөдөр хууль хяналтын байгууллагууд энийг шалгаж байгаа. Учираас би бол цаашаа одоо бас ярих боломж авах. Мэдээж энэ шалгалтын үр дүн дараа энэ хуулийн байгууллагууд шалгаад хин одоо үнийг яриад явсан. Энэ одоо хутлаа яриад байгаа. Хин ямар одоо үйл хийсэн гэдэг нь мэдээж нарийн хэмжээ тогтоох ба. Энэ үйл бол надад баримтлал би энийг бол хийх байна. Тэгээд би одоо хэд мэдээлэл татах ханган албан ёсоор нэмэх эсийн бодлого байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо би ийм ярмаар байна. Өнөөдөр дахиад нэмээд хэлгээд одоо энэ бодит зовлон гэдэг хүн бол манай компанид оролцоо өгсөн CV өөрийнх нь одоо чадварыг одоо өөрийнхөө чадварыг өөрийнхөө бичсэн нээлэр гэсэн CV юм гэж. Энийг би одоо хэд мэдээлэлд тарааж өгнө. Өөрөө телевизээр ярихдаа би ямар санхүүг мэддэг байхгүй. Би улс төрийг мэдэхгүй, төрийн албыг мэдэхгүй. Татварын ерөнхий газар даргын ажил хийсэн аа. Газар хэлцээр нь ажиллаж байсан дараа эндэр хичээстэй байж байгаа. Одоо ч гэсэн цаашаа хийсэн юм өөрөө байж байна. Хоёрдугаар гэх юм бол намын одоо сонгуул энэ намаас ирсэн хүний ерөнхий менежмент зөвлөгөөр нь ажиллаж байсан. Нам даргын тушаал хашиж байсан. Ийм олон баримт байгаа гэдгийг энэ хүн мэдсээр гэж юу гэдэг юм гэж байнга хутлаа яриад би одоо харамсаж байна. Одоо сүүлдээ энэ одоо хов хүнийг ч гэсэн энэ намыг ч гэсэн энэ байгаа хүмүүсийг ч гэсэн Монголын албан хүмүүс ч гэсэн эндүү муугаар байдаг оруулж байна. Би бол өөрөө би хүний эцэг хүн би оюун санал хүүхдтэй гэр бүлтэй ах дүүтэй найз нөхөдтэй өөрийн гэсэн хэцээс үүсэн нэр хүндтэй. Энэ бүхнийг одоо бүтэн жил гаруй хугацаанд энэ одоо бутааш дуусна. Манай хуулийнхны хэлж байгаагаар бол ямар нэгэн хэмжээгээр юу мэдээлэл рүү та хуулийн байгууллагаас шалгаж байгаа үед хандаж өгөхгүй. Би бол хандаагүй. Нөгөө талаар шийдвэр гарсны дараа биднээс зохистой дээд байгууллагын хандаад шүүх рүү хандаад эхнээс ингэ шийдвэр нь одоо эвлүүлэг энэ хүний нэр хүндээ бутаасан байх гэдэг дараа нь явж байгаа. Одоо ч шалгаж байгаа. Энэ шийдвэрийн дараа би дахиад цаашаа хандна. Нэр төрөө хамгаална. Өнөөдөр Сандуу гэдэг хүнтэй бол би олон жил сайхан найз. Тэгэхэд 16 оны сонгуулиас өнөөдөр би найзтайгаач уулзч байгаа. Өнөөдөр би энэ намын гишүүн. Тэгэхэд би намынхаа байраар орох хэрэггүй болохоор ингэж оромжлуулж байна. За ийм байна. Өнөөдөр миний ярих. Гурван асуулт байна. Таныг цагдаа хойрхон гэсэн үнэн үү? Хоёрдугаар та эвлүүлэг гэдэг чинь түүнийг нь нотлох баримт байна уу? Гуравдугаар бүрэлдэхүүн амар ойслоо оюун эрдэнээр тэнд байсан. Сандуй инх бол байгаагүй. Тэр зураг хүргэн байна. Одоо таны байгууллагын одоо өрөөнд болсон юм уу? Та баримтчуудаа тавьж яваад байгаа. Бичгийг бүрээ би надад хариулъя. Нэгдүгээр би цагдаа байгаагүй. Намайг Монголын бизнесмен бүхээр таних. Би бол бизнесээр одоо 20 жилдээ ганцаас ихсүүлээд 90 оноос ихсүүлээд ганцаас ихсүүлээд өнөөдөр явсан ийм. Энийг одоо манай бизнесийн өнөөдөр байж байгаа бүх одоо бизнесмен намайг таних. Оросоос ихсүүлээд би явсан. Хоёрдугаар юу вэ? Нотлох. Та эвлүүлэг энэ тийм бичсэн юмыг эвлүүлсэн гэдэг. Тэрийг яаж нотлох юм? Нэгдүгээр бол миний ярьсан, энэ тэнд ярьсан, өөртөө уулзаад ярьсан ийм яриануудыг
эвлүүлээд байгааг би үнэ бодлоо хэлж байгаа. А нөгөө талаар огт байгаагүй улсуудыг оруулж ирээд энэ дотор бүтэн одоо энэ өдрөл хийгээд байгаа учраас тэгээд би бол энэ болохгүй. Энэ бол бодлоо идэвхтэй нүдийг өөрийгөө одоо их үнэлээд хэлж байгаа. Нөгөө талаар бол Монгол улсын одоо хуулийн байгууллага энэ шинжээч хэлдэг байна. Тийм учраас би энэ дээр бэлдсэхгүй. За хөрөсөх оюун эрдэнэ одоо амар баясгалан энэ төр байсан юм уу гэдэг надад бодлого баримт би өнөөдөр одоо зургийг авчихлаа. Энэ зургийг би танаас үзүүлчихэ. За энэ нөгөө дөрвөн давхрын нөгөө яриад байгаа өрөөч. Энэ уулзалтын дараа бүгд одоо хөрөс дарга, сандуу дарга тэгээд дээр нь одоо миний бие байж байгаа. Биднээс дараа нь уулзаад дараа нь суугаад ингэж байж байгаа зураг нь нөгөө дөрвөн давхрч. За энэ болохоор сандуу хөрөс дарга. За энэ болохоор оюун эрдэнэ амар баясгалан. За энэ байж. Ийм юм байна. Тэгэхээр энийг бол бодлого баримт бий. Тэгэхээр одоо бол энэ шалгаж байгаа учраас би нэмж одоо мэдээлэл тавина. Одоо боломж алга. Нөгөө талаар үл би эргэцэн хэмжээнд хуулийн хүрээнд би одоо мэдээлэл өгье. Та ер нь бол өөрөө яг зүг байсан шүү дээ. Та тэнд нөгөө ярьсан ярианд ер нь уучлахгүй баа хүмүүс. Таны яриад ер нь бол би түрүү хэллээ шүү дээ. Дойц одоо манайд ингээд ажиллаж байгаа хугацаанд олон хүмүүстэй уулзж байсан, ярилцж байсан ийм юм. Тэр болгоны бичлэгийг аваад өнөөдөр бол хүмүүс хэлж сонсч байна. Нөгөө талаар бол одоо баг намайг дураараад ярьж байгаа хүн байгаа. Өнөөдөр манайд илэрхийллийн хүмүүс байгаа шүү. Одоо та орж ирснээс хойш ханиалаа шүү дээ. Яг ханиад чинь бол мөн биш шүү дээ. Юу дураагаад байдаг ийм улсууд байна. Ямар ч хэлбэрээр миний боо олоод орлогч болох юм байна. Нэгнээс хүнээс орлогч болох юм байна. Гэтэ та яриад байгаа зүйл тийм өөр яг бусдын үнэний хэлгээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр тийм ярьсан үнэн болж байгаа юм шүү. Юм хувааж ойлгох хэрэгтэй шүү. Ингэж юм мушиж ойлгох. Та орж ирснээс хойш тийм өөр юм ярьсан шүүл рүүгэн бол энэ намын үйл ажиллагаатай холбоотой бүхэл асуудлыг ярьж хөөжсэн асуудал цуглаан болсон байна шүү дээ. Хизээж энэ уулзалтан дээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригдаагүй. Энэ төрийн албыг одоо худалдсан 8 асуудал яригдаагүй. Энэ асуудлыг бол дөрөвдөө өөрөө шийдэж хийсэн асуудал юм аа бид энэ тодорхой асуудал. Энэ цугласан сэтгүүлчид тэнэг биш шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр та холбоо ярьсан хамгийн сүүлд юу ярьсан бэ? Холбоо ярьсан уу? тэгээ энд цугласан хэвлэл мэдээллийн хэрэгслэг нь тэнэг биш шүү дээ. Та орж ирснээс хойш ханиаллаа. Тэр бичгийн дээр ханиалсан байгаа шүү. Энэ нөгөө тодорхой энэ хүний ярьцгүй биш гэдгийг бид ерөөсөө ярихгүй байна шүү дээ. Тодорхой ярьсан асуудлыг эвлүүлж байна гэж асуудал ярьж байгаа. Миний хоолой бишээ гэдэг асуудлыг хаач хийж яриад байна. Тийм учраас энэ өмнөх юм. Байна. Тэгвэл би тавьчих. Биш